60 тэрбумын баг манан бүлэглэлийн хар хүч Монголын төрд бодтой орсоор байгаа гэлчилсэн үйл явдлууд бас гарсаар байна. Дээгүүрээ толгоогоо тасдуулан ам тавьж буй манан бүлэглэл доогоороо хөлөө тайруулахгүй тулд уршигт сандууга урдаа барьж Монгол улсын нийслэлийг барьцаалан авчаа. Нийслэлийн Монгол Ардын намын тэргүүлэгчдийн хурал хуралдаж санал хурааснаар 60% санал. Үүний дараа хуралдсан Монгол Ардын намын хорооны удирдах зөвлөлийн гишүүдийн 90% дэмжлэгтэйгээр нийслэлийн засаг даргад амар сайхны нэрийг батламжлан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал руу илгээсэн байтал хүн алхаас ч буцахгүй хэмээн согтуудаа солиогч байсан сандуугийн бүлэглэл саадхийн хурлыг гацаажээ. Үлдэж байгаа 1.5 жил өмнөх 2.5 жилээс илүү их хүсэж байна. Илүү их хүсэж байна. Яагаад илүү их хүсэж байна гэхээр 2020 он хаяан гэрсэн байна. Сонгуульд оролцсон гэдэг бол хүн алхаас бусдыг хий. Сонгуульд оролцсон гэдэг бол хүн алхаас бусдыг хий. Сонгуульд оролцсон гэдэг бол хүн алхаас бусдыг хий. Ийхүү хүн алхаас ч буцахгүй болтлоо улаардаг сандуугийн талынхан Миянкулдын гарын хүн Мөнхбаатарыг дэмжих хэмээн давхар дээлтэй нэр бүхий 15 төлөөлөгчдөд тушаал буулгаж хурлыг гацаасан байна. Энэ бол манан бүлэглэл 60 тэрбумын баг амьсгалаа бүр мөсөн хураачихгүй байх гэсэн эцсийн шийдсэн мэхэ хийж байгаа нь энэ бөгөөд Мия сандуу нарын сүүлийн ганц сөөмгөр цог үгүй үнс нурмыг нь унтраачихгүй үлээж үлдэх хүн болгон Мөнхбаатарыг үлдээх гэсэн эцсийн ганц арга юм. Анхнаасаа Миянкулдын дэмжлэгтэйгээр улс төр төлд тавьсан Мөнхбаатарыг нийслэлийн засаг дарга болгон үлдээхээр бойкот хийн хурал гацааж байгаа явдал нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нэр дэвшгийн тулд сандуугийн өмнө амтан болон зүтгэж мөлхөөс бусдыг хийж байсан нэр бүхий 10 гаруй гишүүн эзэндээ өрөө төлж байгаа хэрэг юм. Эд бол сандуугийн тохиролцооны коноптуудын амтд ямаа гэдгийн тод нотлохоо болж байгаа нь ч энэ. Эдгээр гацаагчд нь бүгдээрээ давхар дээлтэй гишүүд бөгөөд амтан болон мөлхөж баймаажин нийслэлийн өмчит газруудын захирал болсон этгээдүүд билээ. Манан бүлэглэл 60 тэрбумын багийг бүр мөсөн устгаагүй цагт тэд хэзээ амагт ийм байсаар байх болно гэдгийг энэ үйл явдал харуулж байна. Ерөнхий сайдаа.